итгэгчид уруу таталтыг ойлгож, ялж амьдрч чадна гэсэн ийм одоо сургаалын гол санааг та нарт өнөөдөр хуваалцах. За дэвтрээ авчирсан хүмүүс байгаа юу? Сайн байна. За дараагийн удаа дахиад өшөө илүү дэвтэр дээр мөн дэвтэртээс ирсэн хүмүүсийг урамшуулъя. Тэгээд тэмдэглэж сурна гэдэг бол маш чухал бас сахилга бат. Тэгээд дээрээс нь соёл тэгээд эн чинь ирээдүйд та нарын амьдралд яг л гацтай ундаанаас хамааралтай байдаг шиг чинь айгүй чухал үр дүнд өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Яагаад тэмдэглэлийн төр байна уу? Багхгүй юу. За дараагийн удаа авчраарай. За тэгээд хичээлдээ багш тэмдэглүүлэн сүмд очихоор пастор тэмдэглүүлэн за тэгээд ер нь болд юм уу да гэж бити бодороо. Бурхны үгийг тэмдэглэж сурна гэдэг бол маш чухал зүйл юм аа гэж. Хамтдаа эзний үгийн өмнө ирээд залбирцгаая. Тэнгэрлэг аав минь танд баярлалаа. Таны үгийн төлөө бид танд талархъя. Өнөөдөр таны үг биднийг урамшуулж, таны үг өнөөдөр биднийг синхруулж, таны үг өнөөдөр биднийг барьж байгуулах болтугай. Таны үг ямар ч хурц элдээс илүү хурц байж бидний зүрх сэтгэл оюун бодол сүнсийг урамшуулан барьж байгуулж босох болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За түрүүчийн 7 хоногт ямар сургаалын сэдв байсныг санаж байгаа хүн байна уу? Санхүүгээ удирдах нь тий. За тэгээд тэрийгэ дадал болгож эхэлсэн хүмүүс байгаа юу? Хамгийн энгийн зүйл санхүүгийн мөнгө бол юу гэж хэллээ? Мөнгө бол хэрэгсэл, мөнгө бол шүтээн биш. Мөнгө бол хэрэгсэл. Яг өнөөдөр ертөнцийн мөнгө бол шүтээн болцсон байж байгаа. Харин христч хүмүүсийн хувьд бид нар мөнгийг юу гэж ойлгох ёстой вэ? Энэ бол зөвхөн хэрэгсэл юм аа. За тэгээд мөнгө муу юу? Мөнгө муу зүйл биш. Харин мөнгийг шунан хүсэж байгаа хүний шунал хүсэл нь өөрөө муу зүйл гэдгийг бид нэр түрүүчийн 7 хоногт үзсэн. За тэгээд санхүүгээ сайн захиран зарцуулахын тулд христч хүмүүсийн хийх ёстой хэдэн зүйлийн талаар ярьлаа. 9 одоо зарчмын талаар ярьсан тий. За энийг та бүхэн амьдралдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. За өнөөдөр болохоор христч хүмүүсийн амьдрал бүр байнга ирдэг тэр одоо уруу татлахын талаар би ярих гэж байна. Бид Яков ном дээр суурилсан үндэс Яков номноос үзэж байна. За тэгэхээр би Христэд итгэдэг гэж хэлж байгаа хүн болгонд Христэд итгэдэг хүний амьдралд зайлшгүй ирдэг нэг зүйлийг Яков номон дээр хэлсэн. Зайлшгүй ирдэг нэг зүйл. Зайлшгүй ирдэг нэг зүйл гэж хэлдэг. Зайлшгүй ирдэг нэг зүйл. Энэ бол уруу татлага. Хажуудлагаас хэлдэ уруу татагддгүү гэдээ асууч. Уруу татагддгүү. Манай хүрээ өргөний залуучууд уруу татагддаггүй. Огт уруу татагддаггүй. Харин хүрээ өргөний залуучууд яг үнэндээ уруу татлага бол хүн болгоны амьдралд байдаг. Харин заримдаа хүмүүс уруу татлага мөн эсгэж ялгадаггүй. За ялангуяа нас бага байж хаад уруу татагдаад байгаа юм уу үгүйч мэдэхгүй. Та нар ийм шүлэг дуу сонсч ирсэн үү? Чихэр жимс идмээр юу лээ нэг юм ширээн дээр чихэр байла. Аав ээж авч идэж болохгүй юу гэж юу лээ нэг дуу. Та нар тийм дуу чихэр мэхэр идмээр байна те. Тий. Нүдэ ансан чинь чихэр. Нүрээ дарсан чинь чихэр. Тэр юусэн ингээ баг унтчихтаа хөтл чихэр зүдлэх гэж байгаа байхгүй. Тийм хэмжээнд очсон. За энэ бол уруу татлагаа мэдэх хэрэгтэй гэсэн уруу татлагыг бид ойлгох хэрэгтэй. Уруу Яков номон дээр нэг хэлж байгаа зүйл бол бидний итгэлийг шалгах одоо сорилтуудын талаар ярьж байгаа. Сургуульд шалгалт авдаг шиг багш шалгалт авахдаа унгаахын тулд биш, харин тухайн хичээлийг хэр сайн ойлгосныг харахын тулд шалгалт авдагтай адил Яаковч бас бидний итгэлийн амьдрал ямар байгаа хэмжих Яаков номон дээр бурхан шалгалт сорилтыг бидний амьдралд өгдгийг Яаков номоос бид нар харж байна. Өнөөдөр бид нэр сорилт, шалгалтын талаар ярихаас илүүгээр нэг аюултай одоо сэдвийн талаар ярих гэдэг. Энэ бол юу гэсэн бэ? Уруу татлах. Үнийг хэлэхэд уруу таталт бол итгэгч хүн бүрийн заавал ойлгож мэдэх ёстой сэдв байж байгаа. Итгэгч хүн болгон уруу татлахын дундуур явна гэдгийг ойлгож мэдэх ёстой. Бидний одоо ажигласнаар олон итгэгчид уруу таталт хэрхэн ажилдгийг ойлгодоггүй. Тиймээс тэд уруу татлахыг хэд оройтсон үед эсвэл аль хэдийн хүч авч эхэлсийн дараа зогсоох гэж оролддог.
Тэгээ үр дүнд нь ундаг. Уруу таталт бол уулнаас өнхөрч буй том чулуу шиг. Эхэндээ зогсооход амархан. Гэхдээ доошлох тусам улам хурдтай болж зогсооход яах вэ? Улам хэцүү болдог. Якоб бидэнд уруу таталтыг эхэнд нь үйл явц дээр нь эхлэл дээр нь зогсоохыг зааж өгч байгаа. Якоб уруу таталтын талаар 5 үннийг өгдөг. Өнөөдөр бид энэ 5 үнний талаар хамтдаа одоо суралцнаа гэсэн. Тэгэхээр нэгд үнэн юу вэ? Нэгд үннийг бүгдээр харъя. Үнэн уруу таталт зайлшгүй яана гэсэн байна. Тохиолддог зүйл. Уруу таталт бол зайлшгүй тохиолддог. Би амьдралдаа би ингэж одоо дээхэн үед бол ингэж залбирдаг байсан. Итгэгчд бас ингэж залбирдаг. Миний уруу таталт чи яв гэж. Уруу таталт бол бидний амьдралд зайлшгүй тохиолдно. Яков номны 1:13 стандарт Монгол орчуулган дээр ингэж хэлсэн байна. Бүгдээр хамтын нэшлэг уншия. 1 2 3. Бурхан хорон мууд уруу татагдахгүйгээс гадна өөрөө хэнийгч уруу татдаггүй юм. Тиймээс хинч соригдох үедээ Бурхан намайг уруу татж байна гэж бүү яриг. Яков 1:13. За тэгвэл бүгдээр ариун бичээсийн 2013 оны орчуулгаас харъя. Энийг хамтдаа дахиад уншия. 1 2 3. Хинч уруу татагдахдаа Бурхан намайг уруу татж байна гэж бүү яриг. Учир нь Бурхан муу мухад уруу татдаггүй. Бас өөрөө хэнийгч уруу татдаггүй гэж. Амен. Эндээс энэ ишлээс бид нэр анзаарах юм бол Яков ингэж хэлсэн. Хэрвээ уруу татагдвал гэж хэлээгүй. Уруу татагдах үед гэж хэлж байгаа. Бурхан хорон мууд уруу татагдахгүйгээс гадна өөрөө хэнийгч уруу татдаггүй. Учир нь Бурхан муу мухад уруу татдаггүй. Бас өөрөө хэнийгч уруу татдаггүй. Бурхан өөрөө хэн нэгнийг ёрын муу мухад уруу татдаггүй талаар Библи хэлж байгаа. Өөрөөр хэлбэл уруу татлал бол хизээ нэгэн цаг тохиолдож магадгүй зүйл биш. Энэ бол итгэгч бүрийн амьдралд байнга оршдог бодит байдлыг бид нар ойлгох хэрэгтэй. Гинт уруу татлах бий болдог. Энэ бол байнга оршдог бодит байдал. Бид нар Есүст итгэсэн ч гэсэн гэмт мөн чанар гэдэг зүйл устж үгүй болоогүй байдаг. Ямар ч хүн итгэлийн амьдрал тийм учраас бид нар итгэлийн амьдралыг өдөр болгон хүчрхэгжүүлж дасгалжуулах ёстой. Амен. Өөрсдийнхөө сүнслэг амьдралыг уруу татлаг гэдэг зүйл бидний амьдралд оршиж байгаа учраас бид уруу татлагын эсрэг зогсож чадахын тулд өөрсдийнхөө сүнслэг амьдралыг дасгалжуулж сурах хэрэгтэй. Амен. Дасгалжуулж сурах хэрэгтэй. Хизээч уруу татагдахгүй тийм төвшөнд хүрнэ гэж байхгүй. Зарим одоо урсгалд юу гэж хэлдэг вэ гэвэл агшин зуурын ариусгал гэдэг ийм ойлголт байдаг. Агшин зуурын ариусгал гэдэг ойлголт. Хэрвээ энэ үнэн бол гайхамшигтай. Гэхдээ амьдрал дээр ийм зүйл байдаггүй. Бодит амьдрал дээр би хизээч дахиж нүгэл үйлддэггүй тийм хүнийг бид харж чадахгүй. Хизээ нэгэн өдрөл ямар ч цагт хүн гим нүгэл үйлдэх боломжтой амьдарч байгаа. Хажуудлынхаа найз хэлээрэй. Чи гимд унах боломжтой амьдарч байгаа гэж. Ингэж хэлж байгаа нь та гимд унаарай гэж өрөөж байгаа юм биш. Харин таны амьдралд бодитойгоор гимд унах, гимд уруу татагдах бодит одоо үндэс суурь таны амьдралд бодитойгоор оршин байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй л гэж хэлж байна. Амен. Бид нүгэл багтаа амьдрч чадна. Бид уруу татлагын боломжийг багасгах чадна. Гэхдээ уруу таталт огт ирэхгүй амьдрал гэж байхгүй. Амен. Бид нүгэлд унахгүйгээр амьдрах боломжтой. Гэхдээ нэг маш чухал зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Уруу таталт бол сайн сонсоорой. Уруу таталт бол нүгэл биш. Бидний ойлгох ёстой нэг зүйл. Уруу таталт бол нүгэл биш. Олон итгэгчид ялангуяа Бурхны үгээр сайн сургагдаагүй хүмүүс би ийм бодол орж ирсэн болохоор аль хэдийн нүгэл хийчихлээ гэж боддог. Үгүй. Уруу таталт ба нүгэл хоёр бол өөр зүйл байж байгаа. Бодолт чинь орж ирж байгаа гим нүгэлийг уруу татаж байгаа тэр зүйл юу вэ гэхээр бодолт чинь орж ирж байгаа зүйл. Арх уухынсан гэдэг бодол, тамхи татхынсан гэдэг бодол. Эсвэл бузар муу зүйлийг ямар нэгэн муу мухай зүйлийг хийхийнсэн гэдэг энэ бодол өөрөө
Нүгэл мөн үү? Биш гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Амен. Яг зөв. Одоо ингээд цааш нь ярих гэж байна. Уруу таталт зайлшгүй тохиолддог гэдгийг л бид амьдралдаа ойлгох хэрэгтэй. Бидний амьдрал гим нүгэл гэдэг энэ бодол бидний амьдралд орж ирдэг. Энэ бол зайлшгүй тохиолддог зүйл. Хоёрдугаарт нь тэгвэл уруу таталт зайлшгүй тохиолддог гэдэг дотор ингэж хэлсэн байна. За хоёрт нь нэг дэх гол санаан дээр уруу таталт зайлшгүй тохиолддог. Мартин Лютер ингэж хэлсэн байна. Шууд толгой дээгүүрчин нисхийг чи зогсоож чадахгүй. Харин үсэн дээр чинь үүр засахыг нь зогсоож чадна. Бодол таны амьдралд орж ирэхийг чи зогсоож чадахгүй. Харин түүнийг барьж авч тижээж хөгжүүлэхийг чи зогсоож чадна. Бодол таны амьдралд хүссэн хүсээгүй яах вэ? Ямар нэгэн байдлаар орж ирнэ. Миний хэлэх гэсэн гол санаа бол энэ. Уруу таталт ирнэ гэдгийг ойлго. Харин нүгэл заавал хийн гэж битгий бод. Амен. Уруу таталтын бодлууд бидний амьдралд хүссэн хүсээгүй ямар нэг байдлаар орж ирнэ. Харин нүгэл хийн гэж бид өөрсдөө зөвшөөрөх ёсгүй байж байгаа. Хоёрдугаарт нь уруу таталт Бурханаас ирдэггүй. Библиэлд ингэж хэлсэн. Учир нь Бурхан муугаар уруу татагддаггүй. Хэнийг ч уруу татдаггүй гэж хэлж байгаа. Өөр орчуулган дээр Бурхан хорон мууд уруу татагдахгүйгээс гадна өөрөө хэнийг ч Бурхан уруу татдаггүй. Бурханд өөрт нь ёрмууд соригддог. Ёрмууд уруу татагддаг. Бурханд тийм шинж чанар огт байхгүй гэсэн үг. Амен. Тэр бол ариун Бурхан. Амен. Хажуудлагаанаас л Бурхан бол ариун гэж хэлээрэй. Бурхан бол ариун. Бурхан бол ариун гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл энэ ишлэлээр тодорхойлж өгж байгаа. Учир нь Бурхан муугаар уруу татагддаггүй, хэнийг ч уруу татагддаггүй. Бурхан хорон мууд уруу татагдахгүйгээс гадна өөрөө хэнийг ч уруу татдаггүй. Бурханд одоо тийм бодол орж ирдэггүй гэсэн үг. Гим нүгэл хий гэдэг. Яагаад гэвэл тэр өөрөө ариун учраас ямар ч ёрын муу гэдэг зүйл түүнд юусоо нийцэхгүй, зогцохгүй, түүнд огт байхгүй гэсэн үг. Амен. Бурхан бол ариун. Ариун гэдгийг нь одоо ойлгож байна уу? Маш энгийн Бурханд уруу татагдах, гин нүгэлтэй холбоотой ямар ч бодол орж ирэх боломжгүй гэсэн үг ариун гэдэг нь. Бурхан муу ёрыг сонирх, ёр мууг сонирхдаггүй. Муу зүйл түүнд огт татагддаггүй. Тийм учраас Бурхан хэнийг ч ёр муу руу уруу татдаггүй. Зарим хүмүүс гим нүгэлд унчгаад ингэж хэлдэг. Бурхан намайг ийм байдалд оруулчихлаа. Бурхан энэ харилцааг зохицуулсан. Би угаасаа гим хийх хүсэлтэй төрсөн гэж ярьдаг. Гэхдээ Библи маш тодорхой Бурхан хүнийг нүгэл рүү биш харин нүглээс холдуулдаг гэж хэлж байгаа мэн. Үнэхээр Христ дотор сүнслэг байдлын хувьд өсөж байгаа бол сайн сонсороо. Хүн Христ дотор сүнслэг байдлын хувьд өсөж байгаа бол гим нүглээс хүссэн хүсээгүй холдож эхэлдэг. Гим нүглээс хүссэн хүсээгүй холдож эхэлдэг байна. Сүнслэг байдлын хувьд төсөж байгаа бол амен. Тэгээ бидний дунд ийм хүмүүс олон байгаа. Сүнслэг байдлын хувьд өсснөөс болж гим нүгэл үйлддэг байсан маш олон гим нүглөөсөө холдсон хүмүүс. Харин өнөөдөр нэг том сорилт бидний өмнө ирсэн. Энэ ямар сорилт вэ гэвэл сүмд өссөн хүүхдүүд гэдэг үеийнхэн гарч ирж байгаа. Манай үеийнхэн бол сүмд өсөөгүй. Бүр гим нүглээсээ яаж салах вэ гэдэг арга ухаанаа хайж явж байгаад Есүстэй уулзраад тэгээд гим нүглийг үзэн ядаж гим нүглээс салсан хүмүүс эзний нэг үслээр. Харин сүмд өссөн хүүхдүүд гэж нэг үеийнхэн гарч ирж байна. Сайн сонсороо. Хажуудлынхаа найзад ойлгож гин үү гэж асуудаа. Сүмд өссөн хүүхдүүд гэдэг нь эцэг их нь Христ итгэгч. Сүмд явдаг. Гим нүглийн талаарх ойлголт нь гим нүглийг үзэн ядах хэмжээний ойлголтгүй. Аав ээж нь аль болохоор зөв амьдрахыг хичээдэг. Уруу татлагаас хол амьдрдаг эцэг их нь. Гим нүглээс өөрийг нь хол амьдруулсан энэ хоёр дахь үеийнхэн гим нүглийг сонирхож эхэлж байна. Ийм уруу татлагад орж байгаа. Гим нүглийг сонирхдаг.
багаасаа гим нүгэл гэдэг зүйлийн дарамт, аимшиг, зовлон тэр гутамшгийг амсаагүй өссөн учраас энэ хоёр дахь үеийнхний нэг онцлог, нэг сул тал нь байх боломжтой. Юу вэ гэвэл гмийг яаж юм? Сонирхож эхэлж байгаа. Гмийг сонирхож эхэлж байгаа. Энэ бол маш одоо аюултай уруу татлага. Маш аюултай уруу татлага. Гмийг гим гэж үзэж, ойлгож, мэдхээ байсан. Гмийн хор хөнөөлийн талаар ямар ч ойлголт, мэдрэмж байхгүй. Гмийн хор хөнөөл. Гмийн хор хөнөөл гэж хэлдэг. Гмийн хор хөнөөл. Энэ ямар аимшигтай зүйл болохыг мэддэггүй. Ямар аимшигтай зүйл болохыг. Гэтэл манай үеийнхэн гим нүглийн хор хөнөөл ямар аимшигтай гэдгийг өөрсдийнхөө бие махбодоор амссан учраас дахиж тэр лүү орох ямар ч хүсэл байдаггүй. Би тэгэхээр энэ хоёр дахь үеийнхэн хандаж хэлмээр гмийн хор хөнөөлийг бүү дутуу үнэлээч. Сүмд өсөж байгаа энэ амьдралаа Христэд аав ээж чинь Христэд итгэдэг энэ ерөөлтэй амьдралыг бүү басаач, бүү дутуу үнэлээч. Гмийн хор хөнөөлийг битгий дутуу үнэл. Харин итгэлийн амьдралаа үнэхээр Бурханд талархаж амьдрцвар. Амен. Итгэлийн амьдрал аав ээж чинь Христэд итгэдгийн төлөө, аав ээж чинь чамд энэ амьдралын муухайг, ачаа дарамтыг үүрүүлээгүй төлөө Бурханд талархаж сурах хэрэгтэй. Амен. Тэгээ та нар одоохондоо нас чинь бага байгаад байна. Аяндаа нэг 25-аас хойш, 35-аас хойш болоод ирэхээр аяндаа үүний үн цэнийг ойлгож эхлэх байх гэж найдаж байгаа. Бид нар яг аяйгүй сонирхолтой үеийн дундуур одоо туулж байна. Би бол Христ итгэлийн 1-р үе. Миний хүүхдүүд 2 дахь үеийнхэн. Энд сууж байгаа маш олон хүүхдүүд Христ итгэлийн 2 дахь үеийнхэн байна. Эцэг их нь Христэд итгэдэг, сүмд өссөн хүүхдүүд. Гим нүглийн хор хөнөөл гэдэг зүйлийн талаар төдийлөн үн ач холбогд одоо тэрний хор хөнөөлийн одоо үр нөлөөг сайн ойлгохгүй ихэн байж байгаа. Бүх юм ийм ачаа дарамтгүй амар амгалан юм шиг. Энэ нь таадыг гим нүглийн хор хөнөөлийг заавал амсаж үзэх ёстой гэж хэлж байгаа юм биш. Гэтэ бид нар ухаантай байх ёстой. Амен. Гим нүглийн хор хөнөөл гэдэг зүйлийг амьдралдаа заавал өөрийн биеэр амсах шаардлагагүй. Тэгж хохирч, тэгж өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө сэтгэл зүрхийг эмтэлж, гэмтлэх шаардлагагүй гэсэн үг. Амен. Харин эрүүл саруулаар эзэн гэсэн амьдралынхаа итгэл дотор илүү их өсөж төлөвшөх хэрэгтэй байж байгаа. Тэгэхээр уруу таталт бол Бурханаас ирдэггүй. Харин уруу таталт бол ёрмуугаас үүдэлтэй зүйл. Үнийг хэлгээд намайг нүгэлд унагадаг ганц хүн бол би өөрөө. Бусдыг буруутгаж байгаа цагт уруу таталтыг ялах боломжгүй байж байгаа. Бурхан намайг ингэчглээ, манай сүм ингэчглээ, манай итгэлийн найзууд ингэчглээ гэж. Эсвэл өөр ямар нэгэн зүйлд хэн нэгнийг буруутгаж байгаа бол чи уруу таталтыг ялах боломжгүй. Хажуудлынхаа найз хэлдэ чи уруу татагддгүй гэдээ асуудаа. Чамааг уруу татлага бидний амьдралд хүн болгоны амьдралд бодтой гэдгийг бид нэр ойлгосон. Сайн сонсоор хүн болгоны амьдралд уруу татлага бодтой. Тэгвэл энэ уруу татлага нь Бурханаас ирдэггүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Амен. Уруу татлага хажуудлынхаа найз хэлээр уруу татлага бол Бурханаас ирдэггүй маа гэж. Уруу татлага бол Бурханаас ирдэггүй. Гуравдугаарт нь уруу татлал тодорхой дараалалтай байдаг. Уруу татлага хамгийн аимшигтай зүйл энэ байна. Уруу татлага бол тодорхой дараалалтай. Бүгд хамтдаа энэ хоёр ишлэгийг хамт уншийе. Яг нэг ижил ишлэл, хоёр өөр орчуулга байна. 1 2 3 хүн бүр уруу татагддаг. Тэгээд тачаал нь үр тогтоо нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоор үхлийг авчирдаг аж. Харин хүсэл тачаалдаа автаж өдөөгдөх үедээ хүн уруу татагддаг бөгөөд хүсэл тачаал нь жирэмсэлж гим нүглийг төрүүлдэг. Гим нүгэл нь гүйц боловсроод үхлийг авчирдаг ажээ гэж. Хүн уруу татагдаад гим нүгэл уруу татлахын явц яаж явагдаж ийн гэхээр тачаалдаа автаж татагдахдаа хүн бүр уруу татагддаг. Тэгээд тачаал нь юу тогтооно гэж юм? Үр тогтоогоод нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоор юу гаргадаг гэж юм?
үхлийг гаргадаг гэж хэлсэн ба. Яков уруу таталтыг нэг удаагийн үйлдэл гэж тайлбарлаагүй, хэлээгүй. Харин уруу таталт бол үйл явц гэж Яков хэлж байна. Уруу таталт бол үйл явц. Нэг удаа таны толгойд уруу таталтын бодол бодогдчиход тэгээд алга болчихдоггүй байна. Уруу таталтын бодол дахиад байжснаа 7 хоногийн дараа дахиж өөрнө. 7 хэдэх хугацааны дараа дахиад нөгөө бодол орж ирдэг. Тэгэхээр уруу таталтын энэ бодол дээр бидний нэгдүгüүрт нь харах ёстой зүйл юу вэ гэхээр хууралт гэдэг үйл явц гэж. Хууралт. Заримдаа гин нүглийн талаар бодогдож байгаа бодол, гин нүгэлтэй холбоотой асуудлыг бид нэр тийм ч том асуудал биш гэж үзэх гээд байдаг. Том асуудал биш. Веб нэг удаа сорох нь том асуудал мөн үү? Биш гэж бодох гээд байдаг. Веб-ийг нэг удаа сорж үзэх нь том асуудал биш гэж бодох гээд байдаг. Заримдаа бид нэр гин нүгэл хийчихэд бурхан дараа нь уучлалын юм чинь нэг удаа гим хийчээ гэдэг бодол. Бурхан дараа нь уучлах учраас нэг удаа гим хийчээ. Бурхан намайг аз жаргалтай байлгахыг хүсдэг. Өөрийгөө өмгөөлсөн бодол. Тэ заримдаа гим нүглийн талаар сургаал заахаар пастора та одоо юу яриад байгаа юм бэ? Бурхан чинь бол өршөөл нэгүслийн бурхан шүү дээ. Бурхан биднийг тэ аз жаргалтай байлгахыг хүсдэг. Та муу юм яриад байна, та буруу юм яриад байна гэдэг ийм ойлголтуудыг хэлж байна. Тэгэхээр бидний эдгээр бодлуудын цаана нэг л зүйл бий. Үл итгэл. Өөрийн бодлыг Бурханы үгээс дээгүүр тавих, уруу татлах. Өөрийн бодлыг Бурханы үгээс дээгүүр бүү тавь. Өөртөө бүү зүв бай. Өөрийнхөө бодлыг хүртэл бид Бурханы үгээр шалгаж сурах хэрэгтэй болж байгаа мэн. Бурханы үгээр өөрийнхөө бодлыг бид нэр шалгаж сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хууралт, уруу татлаг бол биднийг хуурдаг. Амра чи бол чиний толгойд орж байгаа бодол зүгээр шүү. Яг гэвэл чи зөв хүүхэд. Чи сүмдээ үйлчилж, чи нэм гараг болгон цуглаандаа ирж дээ, тэ? Чи аваанаад үйлчилж, чи бол өстой мундаг штэ Иесүхэ. Чи хаяа Библи уншдаг, тэ? Ийм хууралттай бодлууд бидний амьдралд орж ирдэг. Энэ бол айгүй аюултай зүйл. Энэ уруу таталтын үйл явц хэлж байгаа. Хоёрдугаарт нь уруу таталтын үйл явцад юу гэдэг орж ийн гэхээр хүсэл орж ирж байгаа. Хүсэл нь Яков номны 1:14 дээр хүн бүр өөрийн муу хүслээр татагдан уруу татагддаг. Хүн бүр муу хүсэлдээ дийлдэн уруу татагддаг. Энийг тачаал гэж Библиэлд хэлсэн. Тэгэхээр бидний харах ёстой дараагийн зүйл уруу таталт бол хүн бүрт өөр байдаг. Намайг уруу татдаг зүйл чамайг уруу татахгүй байж болно. Зарим хүүхдүүд вебэнд уруу татагдана. Харин зарим хүүхдүүд вебэнд яах вэ? Уруу татагдахгүй. Гэхдээ зарим хүүхдүүд вебэнд уруу татагдахгүй ч юунд уруу татагддаг вэ? Маш их чихэрлэг юмд. Уучлаарай. Би энийг ингэж хэлмээр байна. Хитрхи их чихэрлэг юмыг идэх нь бүр байд суух чад чихэрлэг юм идэхгүй бол бүр байд сууж чадахгүй болох нь өөрөө энэ бол сайн зүйл биш. Энэ бол чи өөрийнхөө чихрээр өөрийнхөө эрүүл мэндийг хорлож байгаа, хохироож байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Манайхны дунд бол ерөөсө чихэрлэг юмыг баан идэхгүй бол байж чадхаа болсон хүмүүс бий болж эхэлж байгаа. Би баг гайхаж байгаа. 5 жилийн дараа яах вэ? Чи 5 жилийн дараа одоо 15 та хүүхдүүд, 17 та хүүхдүүд, 10 дүнгэж 20 гараад явж байна. Маш залуу дээрээ маш олон асуудлын суурьуд эхэлнэ. Сахартай холбоотой асуудлууд эхэлнэ. Гэтэл өнөөдөр бидний дунд байнгын түргэн хоол иддэг. Байнгын чихэртэй юм иддэг хүүхдүүд аль хэзээний бий болцсон гэж. Тэрийг хэрэглэхгүй бол бүр байж чаддаггүй. Байнгын газтай ундаа. Би бүр ингээд ажиглалаа. Тогтмол шүү. Тэгээ тэрийг уухгүй бол ерөөсөй байж чаддаггүй. Тэгээ би аав ээж чинь 9 сар сургаал заахтаа хэлсэн. Зарим нь бол сонсоод тэрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ бол сайн зүйл. Зарим аав ээж нь сонсоод ойлгоогүй ч гэж магадгүй. Хүүхдтэй битгий хит их чихэрлэг юм өгөөч. Ата зогсоо гэж. Тэгэхээр бид намайг уруу татдаг зүйл чамайг уруу татахгүй байж бол. Зарим нь янз бүрийн зүйл бид уруу
татагддаг. Уруу таталт нь өөрөө бидний хүсэлтэй холбоотой. Энийгээ бид нэр анзаарах хэрэгтэй. Чихэрлэг зүйл идэх нь гин мөн үү? Бид нар биш гэж үзэж байна. Гэхдээ энэ миний эрүүл мэндийг хохирох зүйл мөн үү? Мөн. Библиэлд та нарын бие бол за наашаа сонсоорой. Та нарын энэ бие махбод бол ариун сүнсний орших дугна гэж хэлсэн. Ариун сүнсний орших дугна. Энэ бие махбодыг бид арчилж амнах ёстой. Амен. Тэрэн дотор юу орж ийн гэхээр зөв эрүүл хооллолт гэдэг асуудал орж байна гэсэн үг. Бид нар энийг ойлгох хэрэгтэй. Амен. Тэгээ тэрнээс үүш заримдаа зүгээр ингээд дан чихэр идэж байгаа нь бид нар гин биш гэдэг ийм тодорхойлолт руу оруулах чинь. Гэтэл Библийн дагуу бид энэ биений бие махбод ариун сүнсний оршдог тэр дуган юм бол энэ бие махбодоо бид нар зөв зохистой эрүүл хооллолтоор авч явах хэрэгтэй болж байна. Хажуудлагаанаас хэлдэ эрүүл хооллоороо гэдэг. Эрүүл хооллоороо. Эрүүл хооллоо. Зарим хүүхдүүд за наашаа сонсоороо. Энэ дээр бүр ингээд наривчилсан зүйлийг би шууд хэлье. Зарим бүр ногоотой шүл иддэггүй. Тэ? Ногоотой шүлэн дургүй хүүхдүүд байдаг, хүмүүс байдаг. Харин эсрэгээрээ яадаг вэ гэвэл дандаа ямар хоолн дуртай вэ? Шарсан, хуурсан, эсвэл түргэн хоолн дуртай болсон байдаг, тэ? Та нар өнөөдөр та нарын амтлагаа бүр амар бүр улам илүү хүнд болж байгаа. Догбуугийн дуртай хүүхдүүд байна уу? Гэтэл байнгын идэх нь энэ ямар аюултай та нар мэдэх үү? Байнгын догбуугийг байнгын идэх. Гэнэ. Дахианы шарсан KFC-ийн дахианы шарсан бахан дуртай юу? Тэ. Гэтэ энэ нь байнгын идэх нь сайн зүйл биш үү? Өнөөдөр Америк яг үндэ эргээд эрүүл бус хооллолтоосоо эргэж байгаа талаар ярьж байгаа. Ялангуяа Америкийн томоохон хотуудад бол тарган хүмүүс цөөрсөн сураг яригдж. Нью-Йорк хот гэхэд тарган хүмүүс цөөрч харин эсрэгээрээ илүү фит биетэй, илүүдэлж ингүү хүмүүс илүү олон болохын тулд тэд нар ажиллаж эхэлж байна. Илүүдэлжин үүсгдэг зүйл юу вэ гэдгийг мэдэх үү? Та нар яг хүүхэд учраас та нарын өсөлтийн чинь явс та нарын калорийг магадгүй 2-3 дахин шатааж магадгүй. Харин та нар 25 гараад ирэхээр тийхгүй. За 30 гараад ирэхээр тэгдэггүй байна гэдгийг та нар ойлгоно. Та нарын эзсэн калори болгон чинь өөх болно гэдгийг та нар одоохондоо ойлгохгүй. Гэтэл яг энэ нь өөрөө юу вэ гэвэл тарган туранхай байх асуудал яригдаагүй. Эрүүл амьдрах хэм маягийн асуудал яригдаж. Тэгэхээр бид нар юу хамаагүй идэх нь гин бишээ гэж тодорхойлж болохгүй ахна. Амен. Энийг ойлгох хэрэгтэй хөрөө өрбөний хүүхдүүд. Хөрөө өрбөнийхэн 10 жилийн дараа дандаа фит залуучууд байвал ямар гоё юм те. Энд байгаа залуучууд те 10 жилийн дараа ч гэсэн ийм фиттэй, илүүдэлжингүү ийм байх нь маш чухал зүйл гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид өөрөөсөө асуух ёстой доорх 4 асуулт байна. Уруу татагддаг ямар зүйлс юм? Энэ хүсэл, идэх хүсэл. Ямар нэгэн зүйлийг хүсэж байгаа зүйл байгаа юу? Миний хамгийн том харж байгаа. Та хэдийг бол ямар зүйлд уруу татагдаад байгааг чи би юус харахгүй байгаа шүү дээ. Хамгийн том уруу татагддаг зүйлийг чинь би бол гадарлаад байгаа. Миний хаар шүү. Сахарлаг зүйл. Сахардаа зүйл, шарсан урсан зүйл. Тэ? За тэгээд саяхан манай цуглааны нэг охин, 2 охин түрүүчийн 7 хоногт гомь идэж явжсэн. Тэгээд пастраа би яг гомин идэж явж байгаа л тантай таарч юм аа гэсэн. Би сарда 2 удаа бэлэн гомин иддэгэ гэж хэлсэн байж. Тэгээд тэр бол ингээд бүр яг трийг ингээд миний ярьж байгаа зүйл тэр хүний толгойд орцсон байгаа даа байхгүй. Тийм учраас гомин идэ надтай таарахтаа яаж юм гэхээр санаан зовоод байна гэсэн. Тэр гомин идэж байгаадаа гимшингүй байгаа байхгүй юу? Сарда 2 удаа идэх нь гайгүй ахал да. Огт иддэггүй хүний хувьд бол надад бол гомин идэх нь гэдэг асуулт. Тийм учраас бид нэр өөрсдөөсөө асуух ёстой 4 асуулт юм. Гим нүгэлд уруу энэ хүсэлтэй холбоотой. Хизээ би хамгийн эмзэг байдаг вэ? Хаана би уруу татагддаг вэ? Хаана? СЮ орохоор ерөөсөө байж чаддаггүй юу? Үлсгөөрөө за сайн байна тий. Мэдээж үлсгөөрөө уруу татагдана. За хаана би уруу татагддаг вэ? СЮ-гийн хажуугаар явахаар уу?
KFC-ийн хажуугаар, KFC-ийн хажуугаар явахаар уу, CU-ийн хажуугаар явахаар уу те уруу татагддаг. Хинтэй хамт байхад уруу татал болдог бай. Амраа исүүхээ Агийн 3 нийлэхээр хамгийн их юу болдог бай? Хамгийн их нийлээд хийдэг зүйл чинь юу вэ? Тоглоом. За миний ажигласнаар бол тоглоом байж байгаа тийм. Хамгийн их хийдэг зүйл нь тоглоом. Энэ дээр нэг уруу татаад хичээлээ хийе гэхийн оронд юу хийе гэх вэ? Тоглоом. За одоо тэгээ манай цуглааны залуучууд бол сүүлийн үед бол одоо оройн цагаар бөөнөрөө нийлж тоглодог болсон бэл. Ерөөс хөгшин залуу хамаагүй бөөнөрөө нийлээл тоглож байгаа тийм одоо сураг сонсогдоод байгаа. Хэмжээтэй биш үү? Тоглохын чинь ерөөсөө оройгүй. Хаана хинтээ байхад одоо жишээлбэл ингээл амраа исүүхээ Агийн 3-ыг харангуут тоглоомор санагддаг бол анхааралтай байх хэрэгтэй болж штэ. Тэ? Дашка харангуут шууд KFC бодогддог бол анхааралтай байх хэрэгтэй тийм. Бид нар анхааралтай байх хэрэгтэй гэж байна. Харин эсрэгээр амраа исүүхээ Агийн 3-ыг харсан хичээлээ хиймээр болдог аа. Тэ? Ийм байвал арай өөр тэ. Дашка харангуутлаа ногоотой шүл боддог. Хинтэй хамт байхад уруу татал болдгоо гэдгийг анзаарах хэрэгтэй. За энэ бол нарга. Харин яг амьдрал дээр бол муу зүйл рүү уруу татдаг найзууд гэж бий. Тэ нийлээ суугаараа янз бүрийн муу мухай зүйл үзье, харъя, хий, бай. Тэ да гэдэг. Хөөе найзаа чи энийг харчих, энийг хийчих, энийг ингээ гэдэг ийм зүйл хийдэг найзуудаасаа бид нар болгоомжтой хахад хэрэгтэй. Заримдаа ядарсан, ганцаардсан, стресссэн үедээ бид нэр заримдаа буруу зүйл хий гэж боддог. Заримдаа амар ууралсан үед яадаг вэ? Амар ууралсан үедээ за наад чинь амар биш шүү те. Хан зохон те. Энэ одоо эн чинь өөрөө ингээд аюу аюултай зүйл болж штэ. Тэгэхээр бидний хүсэл гэдэг зүйл өөр аюу аюултай ууралж хизээ хаан хинтээ би байхад уруу татлага надад илүү их борж байна. Уруу татлагыг өдөөх зүйлүүд болж ийн гэдгээ анхаарах хэрэгтэй. За энэ дээр бол ялангуяа одоо залуу хосуудад маш чухал ойлголт байж байгаа. Залуу хосын хувьд бол гэрлэхээс өмнө хамт байх үедээ бас л уруу татлагын одоо өдөөлтүүд гэж байдаг. Энийг пастор өмнө би хэлэх ёстой. Тэр хаана хизээ ямар үед уруу татлага болж ийн гэдээ бид нар үргэлж анзаар. 3 дугаарт нь дуулуургүй байдал. Юу? Уруу талтын 3 дахь одоо үйл явц бол дуулуургүй байдал. Библиэлд юу гэсэн хэр хүсэл нь өөрөө үр тогтоож нүгэлт өрдөг. Энэ санаандгүй биш. Энэ нь өөрөө санаатай сонголт байж байгаа. Дуулуургүй байдал гэдэг бол Библиэлд бол хамгийн аюултай муу сүнсний нэг мэх байдаг. Дуулуургүй байдал. Энэ бол залим мэх. Тийм учраас заримдаа хүмүүс өөрсдөө дуулууртай гэж боддог. Гэтэл хандлага бол үнэртдэг зүйл. Хандлага үнэртдэг. Маш анхааралтай байх ёстой. Та нар заримдаа анзаардаг үгүй юу мэдэхгүй байна. Мөгийн пастор битүүрийн хувьд бол та хэдтэй зүгээр хитгэн үйлдэл зарим нэг үйл явц дээр гаргаж байгаа ааш авраач чинь та нарын хандлагыг уншдаг. Ямар хандлагатай нөхөр вэ? Тэгээд өөрчлөгдөн гэж яг үнэндээ найддаг. Яг гэвэл Бурхны үг заагдж байгаа учраас яг энэ үйл явцаар дамжуулан өөрчлөгднө гэж бид итгэдэг. Харин зарим хүмүүс өөрчлөгдөх сонголтыг хийдэг. Тэгэхээр гим нүглийн үйл явц ирдэг 3 дахь залим их бол 3 дахь удаа алхам бол дуулуургүй байдал байна. Пасторууд чинь заримдаа би хэлээд байгаа. Пасторууд чинь заримдаа ингээд юу шиг болоод байдаг. Та нарын аав ич шиг болоод байна гэж. Гэхдээ харин тийм гинэ. Харин тийм байх тусмаа сайн. Яагаад гэвэл дуулууртайгаар Бурхны үгийг амьдралдаа хэрэгжүүлэхийг сонго. Хэрвээ чи дуулуургүй амьдралдаа байх юм, дуулуургүй байх сонголтыг хийвэл чи амьдралдаа маш томоор алдах эрсдэлтэй гэдгээ ойлгох хэрэгтэй байж байгаа. 4 дахь одоо алхам юу вэ гэхээр үйл явц үхэл. Нүгэл нь үр тогтоогоод юуг авчирдаг гэсэн бэ? Үхлийг авчирдаг гэсэн. Нүгэл бол өсдөг зүйл. Нүгэл бол Библиэлд гин нүглийн үрийг юу гэж хэлсэн гэхээр яг талах өсөгдөг хөрөнгөтэй адилхан талаар хэлсэн. Нүгэл ийм бодол орж ирээд энэ өсдөг зүйл яж. Нүгэл жижиг мэт харагдсан зүйл аврах том болдог. Нүгэл харилцааг жижиг мэт харагдсан зүйл аврах том болдог. Бид амьдралдаа бодол орж ирж байгааг анзаарах ёстой.
Бодол бол бодиттой зүйл гэж хэлсэн үү? Гим нүглийн ийм уруу татлахын бодлууд хүний амьдралд орж ирнэ. Гэхдээ үүндээ бид анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй гэсэн. Амен. Нүгэл харилцааг эвдэж, амар тайвныг устгаж, Бурхантай харилцах харилцааг гэмтээдэг зүйл гэж байгаа. Гим нүглийн өрөө. Гим нүгэл яадаг вэ гэвэл энэ бодлоос эхэлж байгаа зүйл. Тийм учраас энэ үйл явцыг бид нэр анхааралтай байх ёстой. Заримдаа хүмүүс бид нар өнгөрсөн 100 юу болсныг санаж байгаа. Бид нар чуулганаасаа зарим хүмүүсийг явуулахаас өөр аргагүй болгосон. Яагад гэвэл энэ хөрөө өрбөн чуулган маш олон өсвөрийн хүүхдүүд байна. Энэ хүүхдүүдийг бид зарим нэг буруу зүйлээс хамгаалах хэрэгтэй. Та нарын эргэн тойронд байж байгаа зарим нэг хүмүүсийн дуулуургүй гим нүглийн бодлоос орж ирж байгаа энэ үйл явцаа байлгасаар байгаад гим нүгэл дунж байгаа. Маш ноцтой гим нүгэл. Тэр гим нүглийг бид нэр үйлдээд зүгээр яваад байхыг бид нэр зөвшөөрч болохгүй. Тэр хүмүүсийг бид нэр энэ чуулганаас явуулахаас өөр аргагүй төрсөн. Та нар энийг санаж байгаа. Нүгэл ямар аюултайг. Тэднэрт бид нар боломж олгосон, хугацаа өгсөн. Тэд нар харин энэ зүйлээ, энэ гим нүглээ орхихыг, энэ гим нүглээсээ салахыг хүсээгүй. Гим нүгэл ямар аюултайг бид нар гим нүглийн энэ бодол орж ирж байгаа энэ үйл явцыг хямдхан, хөнгөн хизээч бүү дүгнэ. Үнэн уруу таталт худлаар эхэлдэг зүйл. Хайрт ах дүү нар минь бүү мэхлэгдэх түн гэж Яков номын 1:16-аар хэлсэн. Хайрт ахын дүүс минь бүү төөрөл гэж хэлж байгаа. Уруу таталт худлаар эхэлдэг. За нааша сайн сонсоорой. Энэ бол маш чухал зүйл шүү. Уруу таталт өөрөө худлаар эхэлдэг. Яков 1:16 дээр хайрт ахын дүү нар минь бүү мэхлэгдэг гэж хэлсэн бол стандарт Монгол орчуулган дээр хайрт ахын дүүс минь бүү юу гэсэн бэ? Төөрөл. Заримдаа Христ итгэдэг хүмүүс төөрөлддөг. Уруу таталтыг худал дээр нь зогсоох ёстой. Бодол байх үйл явц дээр нь зогсоох ёстой уруу таталтыг. Уруу таталтыг бодол орж ирж явах үйл явц дээр нь бид нэр уруу таталтыг зогсоох ёстой. Хэрвээ бодол чинь бохир бол амьдрал чинь бохир болно. Хажуудлынхаа найз хэлдэ уруу таталтыг бодол дээр нь зогсоох ёстой гэж. Бид удахгүй үнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг ярина. 5 дугаарт нь хамгийн сүүлийнх. Уруу таталтад заавал гарах зам байдаг. Амен. Уруу таталтад заавал гарах зам байдаг. Хамтдаа энэ ишлэгийг уншия. Энэ хоёр ишлэгийг 1 2 3. Та нарт учирсан зорилт нь хүнд тохиолддог зүйл. Бурхан итгэмжтэй. Тэр та нарыг хэрчин хэтэртэл соригдохыг зөвшөөрдөг. Харин дааж гарахын тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно. Хүмүүн тохиолддоггүй сорилт та нарт тулгарсан юм биш. Бурхан итгэмжтэй бөгөөд та нарыг хэрээс чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрөхгүй. Харин дааж чадахын тулд сорилттой цуг гарах гарцыг нь бас өгдөг юм аа. Бурхан биднийг энэ дээр хоёр зүйлийг хэлж байгаа. Дааж давшгүй сорилтыг Бурхан зөвшөөрдөггүй. Хоёрт нь Бурхан сорилттой хамт гарцыг бас бидний амьдралд өгдөг. Уруу татал заавал гарах зам байдаг. Гарах зам үргэлж байдаг. Асуудал нь бид тэр замыг хүсдэггүй үгүй юу гэдэгт байгаа. Уруу таталтын бодлууд бидний амьдралд орж ирнэ. Харин тэрийг бид өөгшүүлэх үү? Тэр үед нь бид зогсоох уу гэдэг сонголт бидний өмнө байдаг. Заримдаа хүмүүс уруу таталтын бодлыг өөгшүүлээд байгаад байдаг. Маш энгийн зүйлийг би та нарт амьдралын хэрэглээ болгож хэлж өгье. Хичээлээ хийхийн оронд утсаараа тоглохыг шууд сонгоно. Маш энгийн алхам. Яг энэ дадал чинь ирээдүйд та нарын амьдралд маш олон юмн дээр дадал болж нөлөөлнө гэсэн үг. Хичээлээ хийхийн оронд, эсвэл Бурхны үгийг уншихын оронд юу скролдоо суучна. IG-га, TikTok үзээ суучна. Мэдээж TikTok үзэх нь скролдох нь бид шууд энийг гим гэж хэлээгүй. Харин энийг өөгшүүлээд байгаа. Байнга энэ дадлыг хөгжүүлж байгаа хандлага чинь өөрөө та нарын амьдралыг ирээдүйд Бурхан дотор өсгөт чинь саад болж байгаа зүйл юм аа гэдгийг л ойлгох хэрэгтэй. За гарах зам байдаг. Заримдаа гарах зам ямар байдаг вэ гэвэл эвгүй, ичгэвтер, хэцүү гэхдээ тэр зам амийг авардаг.
Заримдаа бидний амьдралд буруу бодлууд орж ирж байгаа бол итгэлийнхаа найзд хэлээд буруу бодлоо хэлээд залбир. Хуваалцч залбир. Ичгэвтер байсан ч тэр зүйлийнхээ төлөө залбир амин. Гэрэлд гарга. Ингэж бид тэр бодлыг, буруу бодлуудыг, гим нүгэлд өдөөгөө байгаа бодлуудыг бид ялан дийлэх боломжтой. Дүгнэлт. Бурхан сайн бурхан. Өөрчлөгддөггүй. Бурхан биднийг уруу татлагад ялагдаасаа гэж хүсдэггүй амин. Бурханы үг нь дүүрэн хүм уруу татлагад дийлддэггүй байж байгаа. Бурханы үгээр өөрийнхөө амьдралыг дүүрэг. Та ялж чадна. Та уруу таталтад ялах боломжтой. Бурхан таны талд байна амин. Бурхан таны талд байна. Эндээс бидний хэрэгжүүлэх ёстой зүйл маш энгийн зүйл байна. Бичвэрээс өдөр бүр 3 бүлэг тогтмол уншиж тэмдэглэл хөтөл. Энэ дадлыг хэрэгжүүл. Инхийн бол таны толгойд орж ирж байгаа уруу татлагыг ялж чадна гэсэн үг. Уруу татлага байгаа бол итгэмжит итгэлийн хүнд очиж илчилж гэрэлт гарга. Уруу татлага байгаа бол эсийн бүлгийнхээ ахлагчтай хуваалц. Ямар уруу татлага байна? Түүнийгээ гэрэлт гарга. Оюун бодолд байгаа уруу татлагуудаас улайж илчил. Уруу татлагад орж гим нүгэлд унсан бол даруй Бурханы өмнө ирээд гимшин залбираараа гэж хүсэж байна. Амен. Халелуя. Ингээд өнөөдөр миний хуваалцах сургаал энэ хүрээд өндөрлөж байна.